За байнгын орооны дарга эрхэм гишүүдээ олон улсын эвдрүүлэн зуучлалын байгууллага нь нэгдсэн үндэсний байгууллагын 4-33 дугаар зүйл заасан журмын дагуу 2025 онд байгуулсан маргааныг 50 замаар шийдвэрлэх зарчмыг бэхжүүлэхэд чиглэсэн анхны засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм а. Ил байгууллагыг үүсгэн байгуулах тухай конвенцэд гарын үсэг зурах асуудлыг олон улсын гэрээний тухай хуулийн дагуу засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж улсын хурлын холбогдох байнгын ороотой зөвшөлдсөөр инхүү танилцуулж байна. Инхүү гарын үсэг зурснаар Монгол улс эвдрүүлэн зуучлалын олон улсын бодлого боловсруулах үйл ажиллагаанд оролцох боломжтой болохоос гадна Монгол улсын засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арилжаа бизнес эрхлэгчдийн хоорондын маргааныг шүүхийн бус журмаар шуурхаа шийдвэрлэх эрх зүйн тогтолцоог сайжруулна гэсэн зорилтыг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэх юм а. Манай улс дээрх байгууллагын гишүүн болсноор конвенцийн оролцогч улсуудтай худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарын маргааныг хялбаршуулсан аргаар эвдрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломж үрдэж, олон улсын маргааныг шүүх арбитраас гадна эвдрүүлэн зуучлалаар шийдвэрлэх нэмэлт механизмыг бүрдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчийг татах, таатай хөшөөрөг бий болгох, маргааныг 50 замаар шийдвэрлэх зарчмаар тууштай дэмжигч улс болохоо нотлох, эвдрүүлэн зуучлах олон улсын туршлагыг судлах, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, дотоодын хууль зохицуулалтыг сайжруулахад туршлага хуримтлуулах зэрэг олон давуу талыг харгалзаж, энэхүү конвенцэд гарын үсэг зурхаар танилцуулж буй тул асуудлыг хэлэлцүүлж холбогдох шийдвэрийг гаргаж өгнө.